Хүн нэг мэдрэмжээ хаахдаа бусад тэр баяр хөөр, хайр, нэн сэтгэл, нөгөө дотоод сэтгэлийн дуудлага, жинхэнэ тэр нөгөө зүрхний мөн чанар манаар хаачиж байгаа байхгүй. Одоо би маш чухал зүйлийг хэлэх чинь. Монгол одоо ингэдэг шүү дээ, манай нийгэм ёс зүйгүй байна. Яагаад хүнийг өвтгчиж ийм муухай юм хийж чадчихна? Яаж ингэж хүчрхийлэл үлдэж чадчихна? Яаж ийм ёс зүйгүй байж чадчихна? Ямар ирээд зэрэг юм бэ гэдэг яриа өрнөдөг мөн үү? Ерөөсөө тэр байдал чинь мэдрэмжээсээ бээсээ таслагдсан байдал байхгүй. Хүнд би муу юм хэлэхэд, муухай үг хэлэхэд, эсвэл хүнийг ийм өвтгөх зүйл хийхэд нөгөө хүнд яаж тусдаг вэ гэдгийг мэдэрдэггүй. Надад яаж тусч байгааг тийм мэдэрдэггүй болцсон. Таг болцсон. Тэгэхээр яасан ч яах угаасаа юу ч мэдрэхдэггүй ч тий. Тэгэхээр эдгэрлийн аялал гэдэг бол нэг талаараа өөрийнхөө дотоод мэдрэмжтэй холбогдоод сэтгэл хөдлөлтөйгөө холбогдоод ер нь цаанаасаа тэр нэг юм ёс зүйтэй байдал, хүндэтгэлтэй байдал, тийм ээ, нийгэмд ийм ээлтэй хүн болж төлөвшөх замаа эхлүүлчихэж байгаа.